дэлхийн хамгийн анхны аудио ном шүү. Тэгж ярих юм бол энэ чинь нөгөө тэр үед чинь нөгөө цаас маасан дээр хэвлэлдэггүй байсан юм чинь хүмүүс сайхан ингээд сайхан цээжлээд тэгээд чамд ярьж өгдөг. Нөгөө манай гисэр жангарсан шүү дээ. Тэгээд манайх ч гэсэн бас тэгээд аудио ном л байхгүй тийм. Зүгээр тэрийн нөгөө нэг DVD DVD-ийн тэр хэвлэлдэггүй хүний толгойд авчиж хэвлэж байгаад нөгөө хүн ингэж ярьж өгдөг л гэхдээ аудио ном л байгаа үст. Тэ? Тэгээд тийм юу байгаа. Тийм болохоор зэрэг яг одоо цаасан дээр буусан нь бол манай эртний өмнөх 100 дугаар зууны үед буусан гэж үздэг юм билээ. Тэгэхээр тэр хооронд 200 жилийн дотор юуг насаж юуг нэмж яаж янзалсныг бол одоо ёстой бурхан л мэдэх байх та. Хомиргоо бол мэдэхгүй шүү дээ 200 жилийн өмнө бурхан болцсон юм чинь. За тэгээд Шлиманыг яагаад тэгэж хүмслээд идэв гэхэлэр Шлиман нөгөө Трой хотын домгийг одоо тэр чинь ингээд нөгөө Европчуудыг хэдэн мянган жил тэр домгоор хүмүүжүүлсэн байж. Тэгээ тэрийг л олон ерөөсөн энэ Тройг л олох хэрэгтэй гэл. Ингэж очингуудаа нөгөөдгчээ авчиад нөгөө юу одоо юу гэх олдврын үед нефт ухаад 7А гэдэг тэр үеийг гаргаад ирсэн байхгүй. Энийг нефт ухаад гэхээр манай үзэгчид ойлгох байх. Одоо ойлгуулахын тулд одоо Эрдэнэцгийн дорчин хар хорны нөгөө Гөөдэ хааны 64 багант ордны суур байгаа шүү дээ. Тэгээ хоёулаа тэрийг малтаж гаргахын тулд Эрдэнэцэг мурааж байгаа нөгөө ордныг малтаж байгаатай адилхан юм болж байгаа. Гүн хайр дурлж байгаа. Чи иргэн тойрон чинь 50,000 зэрэг тэр хот руу орсон 100,000 хүн үхэж өчнөө юм болж байгаа нөхөрхөн хайцсан одоо гудамжаар гүйж явдаг. Бас яг би фантазид буруутгаагүй. Гэхдээ эн чинь нөгөө айгүй маралтай хүн, айгүй маралгүй хүн болж хувраад байгаа байхгүй юу? Нэгдүгээр хайр дурлж тийм аюултай дүү. Ерөөсөө сийхгүй хуурж штт. Тэ? Нөгөө амар маралтай юм чи. Огт сийхгүй хуурж. Хоёрдугаар чи юу цэргийн хүн байлдааны үүргээ умартаад хүн хайгаад хотын гудамжаар гүүгээд яг байлдаанд дундуур. Тэр ч одоо ямар цэргийн марал гэж юм бэ? Тэгэхээр чи эндээс айгүй гоё цэргийн марал үзье гэхлээр болдгоо. Тэ? Чи эндээс айгүй гоё одоо юу гэдгийг тэр том философийн үгнүүдийн сонсъё гэхээр болдгоо. Би Трой гэдэг киног энүүгээр шүүмжлээд байгаа. Сайн бацхан сонсогчдоо Монголын гэгцэн түүх подкаст ээлж дугаар эхэлж байна. За нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Denk Pharma. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Pharma. За өнгөрсөн сард 9-р сард нэг бас дэлхийн алдарт кино шүүмжлээ. Тэр үзэгчдэд их хүрсэн байна. Харин тийм ээ. Гэхдээ хоёул Ridley Scott гоо жоохон хэтрүүлсэн байлгүй гомдсон баха тэр. Та Монгол хэл мэдэхгүй сайн юм да. Тэрнээс ш мэддэг бол гомдохоор л гэтрүүлсэн байж магадгүй. Ер нь бол дэлхийн айлч сайхан түүхэн кинонуудыг шүүмжлэх өргөн сайхан боломж байна. Манай докторийн бол мэдлэг шүүмж ямар багдах биш. Зүгээр нэг зүйлийг үзэж тайлбарлахад энэ зохиогч хэрэгтэй холбоотой гарч байгаа хойно нэвтрүүлэг юу яагаад гэдэм бэ? YouTube ч юм уу эсвэл телевизээр гарахад зохиогч эрх зөрчигдөд байгаа асуудал гараад байгаа учраас дунд нас юм тавиад байгаа бах тий. Тэрийг бас хэлээ. За өнөөдрийн киног үзэж анзаарсан бах. Трой гэж Brad Pitt үзэгч гол Трой. Энийг шүүмжлээч гэхээр би ихлээр додсон. Гладиатор бол бас нэг тийм түүхэн үйл явдал дээр тулгуурласан кино шүү дээ. Яг жоохон фэнтези ч гэсэн тий. Одоо Марк Аврели байсан уу, Люцилла байсан уу ч гэдэг юм уу. Максимусаас устд бүгд байсан юмнууд. Эн чинь домог шүү дээ. Тий. Одоо Ахиллес гэж энэ хүн байсан ч юм. Brad Pitt бол байгаа л да. Ахиллес гэж байсан юм уу бүүмэжтэй домог. Тэгээд домог шүүмжлэгч хаашаа ч юм дээл гэж би ихлэ бодоод энэ киног үзээгүй их удчихээ. Энд чинь одоо гараад 20 жил болсон кино. 2004 оны кино баг. Тэгээд эргэлж үзлээ. Эргүүлж үзсэн чинь үгүй шүүмжилж болох юм байна гэж бодогдлоо. Тэгээд яадгийг юм. Шүүмжлээ. Тэгээ
Одоо өнөөдөр Брэд Питтиг одоо энэ чинь нэг юу кино найруулагч нь өөр хүн шүү дээ тий. Тэгээ тэрийгээ жоохон будаа болгонда. За юуг Тройтын домогч ер нь таны хэлж бас домог байна. Гэхдээ эн чинь гол их сурвалж нь Илиада гэдэг алдарт найраг нь грекийн грекийн. Тий. Илиада гэж яг юу хүнд энэ дээр яаж фантазлсан би хүлээж авах кино байгаа. Яг тэгвэл Хомер гэдэг хүн тэр Илиадаг яг тэгж бичсэн юм уу тэгээ бас юуг нотлоогүй штэ. Яг тэгвэл болж байгаа үйл явдал манай эрднээс өмнөх 13 дугаар зууны үйл явдлын тухай бичиж байгаа юм. Илиада гэдэг маань. Тэгээд ер нь нэг хараад байхад манай эрдний 8 дугаар зууны үед найраг болж одоо ингэж эмхлэгдсэн гэх юм уу да. Хомер нь тэр үед амьдарч исэн болж таарад байгаа. Дэлхийн хамгийн анхны аудио ном шүү. Тэгж ярих юм бол энэ чинь нөгөө тэр үед чинь нөгөө цаас маасан дээр хэвлэлдэггүй байсан юм чинь хүмүүс сайхан ингээд сайхан цээжлээд тэгээд чамд ярьж өгдөг. Нөгөө манай гисэр жангарсан шүү дээ. Тэгээд манайх ч гэсэн бас тэгээд аудио ном л байхгүй тийм зүгээр тэрийн нөгөө нэг DVD мивидийн тэр хэвлэлдэггүй хүний толгойд авчиж хэвлэж байгаа нөгөө хүн ингэж ярьж өгдөг л гэхдээ аудио ном л байгаа үст. Тэ? Тэгээд тийм юу байгаа. Тийм болохоор зэрэг яг одоо цаасан дээр буусан нь бол манай эртний өмнөх 100 дугаар зууны үед буусан гэж үздэг юм билээ. Тэгэхээр тэр хооронд 200 жилийн дотор юуг насаж юуг нэмж яаж янзалсныг бол одоо ёстой бурхан л мэдэх байх та. Хомергоо бол мэдэхгүй шүү дээ 200 жилийн өмнө бурхан болцсон юм чи. Тийм болохоор яг тэр 6 дугаар зуун дээр цаасан дээр буулгасан хүмүүсийг одоо Хомер студио гэдэг ХХК гэж одоо ХХК ч биш юм байна. ХК байж таарна тий. Хувьцаат компани байж таарна шүү дээ. Ганцхан биш юм чи. За тэгэхээр тэр яаж ч одоо фантазлсан юм билээ. Тийм болохоор одоо 21-р зуунд тэрийг фантазиг янз янзаар хийж болно л доо. Би бол тэрийг ерөөсөө үгүйсэхгүй. Тийм учраас өнөөдрийн шүүмжлэлийг бол би юугийн дутуу хийцээ. Тэгээд юу байх ёсгүй юм ийцэн гэдэг тийм шугамар л явъя гэж бодсон л доо. Юу Илиада домог ер нь юун тухай байдгийг. Энэ бодит хүн юм уу эсвэл ерөөсөө яг гисэр жангар гэдэг шиг юм ямар нэг тэнгэрийн ч юм уу эсвэл мэдгүй одоо. Би бодгойлын тухай юм уу? Илиадаг оюутан болцоо уншсан. Яг биднэрт нөгөө 10 жил байхад бол бас ордгол байсан л да Хомерын энэ бүтээл гээд. Тэгтээ тэр чинь тэгж бүтнээр задлж унших тийм болцоо 10 жилийн хүүхдэд бол байхгүй шүү дээ. Тэр үед орчуулсан ч байсан юм уу орчуулаагүй байсан юм уу энэ чинь саяхан цахилгаангүй орчуулаад тэгээд бүр төрийн сойрхол энэ төр аваад илээ. Тэр өмнө нь орчуулсан байсан юм уу би бас сайн мэдэхгүй. Би бол яг оюутан байхдаа орос хэлэн дээр уншсан. Аз хүн бол ойлгох гэдэг хэцүү. Яац бүм гэдэг нэг ийм бурхан оролцсон дайн боллоо тэгэл ингээд тий одоо энэ Европын энийг тойроод сүйд болоод байгаа ямар учиртай ингээд би ойлгодоггүй байсан байхгүй. Тэгээд тэгээд ярахчгүй те манай 2000 гаруй жилийн өмнө бичсэн юм нэг иймэрхүү 2300 гаруй жилийн өмнө бичсэн юм болж байгаа шүү дээ. За нэг иймэрхүү юм болох байх. Даач гэсэн юм бодогдол. Юунд нэнийг одоо европчууд тойроод 2000 жил тойроод ингээд сүйд болоод байдаг юм бэ гэд би. Энэ ерөөсөө Европын бүх боловсролын системийн сургалтанд заавал орж байгаа шүү дээ Илиада бол. Одиссей 2. Тэгээс сүүлд нь ингээд уншаад хараад исэн чинь эн чинь өрний Европын ертөнцийг үзэх үзлийн хэм хэмжээнүүдийг тавьсан бүтээл юм байна. Өрөнд Европын Монголын нуус тавьж байгаа юм байна гэж сүүлд ойлгосон. Энд дээр чинь хайр дурлал гарч байгаа. Одоо Парис Елена 2 тий? Ингээд хайр дурлал гараад л ингээд тэгээд энэ хайр дурлалынхаа төлөө энэ хүн чинь энэ хүүхнийг аваад Трой хот руу яваад өгж байгаа. Ямар дэнчин тавьж байгаа одоо мэдгүй мэдчихлээсэн байлгүй. Тэгээд тэрний үр дүнд нь 10 жилийн том дайм болж байгаа шүү дээ. Грекийн бүх хотууд нийлж ирээд Трой руу дайраад тий? Тим амар хайр дурлал. Тий? Тэгээд одоо
энэ дээр чинь Ахиллес Агамемнонтой муудалцаад би чамтай чиний удирдлагын дор байлдахгүй би ерөөсөө байлдахгүй гэд гівцсэн байж байгаад тэгээд нөгөө үеэлдүү Патрокл нь алгачиж байгаа шүү дээ байлдаанд. Тэгээд алгачингууд нөгөө чинь уур хилэн бадраад тий шууд давхиж хурж ирээд доройн зэргүүдийг будаа болгооч гэдэг юм. Энд чинь хайр дурлал уур хилэн за тэгээд улс төрийн хор Агамемнон гэж амар орчин тэр бүр зөв хор найруулгал эцгийн хайр нөгөөгээ алгачаар өөрийнхөө ам биеийг үл хайрлан Ахиллесийн лагерт шөнөөр очиж юу вэ биеийг гуйж байгаа шүү дээ шарлыг гуйж байгаа шүү дээ эцгийн хайр ах өхөөс ахгүй шүү дээ гэдэг ч юм уу. Тэгээ энэ нөгөө хүний одоо байх ёстой энэ юунуудыг одоо юу гэмтэй үндсэн ёс зүй юмыг суулгаж өгч байгаа. Тийм бүтээл юм байл. Тэрийг одоо 10 жилийн хүүхд бол ойлгохгүй л дээ. Ийм нэг бүтээл байсан багтал өнгөрцөн. Хоёрдугаарт энэ дээр чинь нөгөө олзлогдсон хүнд хандах хандлага тий дайсан хүчээр 12 хоног байлдахгүй ингээ хүлээж байгаа нөгөө эн чинь цэргийн хүний одоо яг зүй ёсны хүндэтгэл үзүүлж штэ. Дайсны Мундаг Баатар халагдчихлаа. Тэгэхээр тэр Мундаг Баатарыг оршуулах хугацаа тэрний эмгэнлийн 12 хоногийг бол өөх ёстой маа гэдэг ч юм уу. Энд чинь нөгөө Европын рицерийн байлдааны этикетийг одоо суулгаж байгаа их үндэс нь энэ зохиолоос эхэлж байгаа байхгүй. Энэ киноноос биш энэ кинон дэр тэгж ойлгохоор гаргаж чадаагүй байгаа юм. Тэрийг бол би харин шүүмжлэн цаашаа. Тэгвэл энэ юу н одоо энэ зохиол нь тэрүүгээрээ тийм үнэтэй цайтай зохиол байна. Яга зөвхөн ойлгохгүй гэж. Өөрөөр хэлбэл хятадын том бүтээлүүд чинь энэ байтугай маш олон дөрүүд гардаг 300 400 дөрүүд. Тэгээд тэдний харилцааг ойлгох гэж. Гэхдээ Азийн би ойлгохгүй гэж бодоод байгаа нь нэгдүгээр төштэй Азийн байлдааны этик шал өөр. Гурах мурах бол нормал шүү дээ одоо манай. Талын байлдааны одоо этикт бол цэргээл амьд авч үлдчихвэл тэр хуурах яах бол энэ бол чиний байлдааны зайл байхгүй. Чи Сунзигийн дайны тухай трактатыг уншаал үзэлтэй энэ дэр чинь яаж хуурах юм бүгдээр бичээстэй гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Аз хүнд бол ялангуяа энэ зүүн хойд Азийн хүнд бол яг энэ хуурах хэрэгтэй шүү дээ гэж бодсон шүү дээ. Хоёрдугаарт чи боддоо чи хайр хичнээн хайртай дуртай байсан ч гэсэн чи юу тэр хүн чамайг одоо юу байсан бэ штэ зочломтгой зан гаргаж гэртээ урьж оруулж ирсэн байх. Чи авгааг нь эргүүлээд хулгайлаад аваа явчихна. Энийг үл Аз хүн яагаад ч ойлгохгүй штэ. Чи 1000 хайртай байсан ч гэсэн чи тэр хүний зочилж байгаа тэр ёсыг юу гэж болох гიშгэж болохгүй штэ. Одоо Азийн хүн бол тэгж бодно штэ. Юу авгаа эргүүлэх авгаар нь сэмгэж харцч болоод чадахгүй. Тийм болохоор нөгөө эн чинь ийм хоёр шал өөр ертөнцийг үзэх үзэл этикет хоёр зөрөндөлтөө энэ дээр. Тэгэхдээ энэ Илиадаг уншиж яах нь юугаар чухал гэхээр одоо бид нар чинь ерөнхийдөө өрөндийн одоо соёл иргэншлийн тавьдсан замаар хөгжиж байгаа хүмүүс шүү дээ. Сайн муу, сайхан муухай чинь тэрүүгээрээ тодорхойлогдож байгаа хүмүүс шүү дээ. Тийм болохоор энэний их үүсвэр хаана байгааг олж харахад Илиада гэдэг тэр зохиолыг уншиж ойлгох ёстой юм байгаа юм л да. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Канон дээр болохоор эн чин зохиол дээр бол Илиада дээр тэр нэг тэнгэр сахиусууд домогт баатруудын үе ийхүү дууслаа гэдэг утга. Бол энэ бол өөр юм. Кино бол зүгээр л нэг юм нийгмийн харилцааны асуудал тухай. Кино бол нэг үйл бүтэх итгээд айлын авгаа эргүүлээд тэгээд тэрийг хулгайлж авч яваад өөрөө ямар ч гавь байгуулах нөхөр чинь нөхөр нүржирэ байлдахт нь юм битэл цодуулаад ахихаар дургүйж ороод тий. Энэ хүн ямар баатар вэ? Яаж ийм хүнийг бид нар 1000 жил санах хэвчээ. Яатсан гэж юм хүнийг санах юм. Эх орноо аюулд учруулад нэг хүүхэнд дурлцаад тий. Тэгээ тэрийг хулгайлж авч гараад тэгснээ байлдаанаас зүхтаагаад тий.
Тэгээ хамгийн сүүлд чинь кинонд үзэхэд Ахиллесыг алчдаг шүү дээ тий. Гэхдээ эн чинь зүхтааж явж байгаад алчдаг шүү дээ. Эн чинь нөгөө хотыг чинь шатааж яхад энэ хүн одоо хамгаалахгүй хүүхнээ аваа зогтж явж байгаад Ахиллесыг харваад алчдаг шүү дээ тий. Тэр нь ч нөгөө Өвтгүү Баатар нь юу ч амархан хөвчтэй тий. Тэгээд юу тэг ягаад энийг бид нар мянган жилээр санах хэрэгтэй. Яатсан юм тийм өөдгөө итгээд гэж санах хэрэгтэй. Үгүй шүү дээ. Зохиолыг нь унших юм бол их ойлгомжтой байгаа байхгүй. Энүүгээр Грекийн домогт баатруудын үе төгсгөл болж байгаа байхгүй. Эний чи өмнө Грекийн мундаг домогт баатрууд байлаа шүү дээ. Тесей Баатар, Эней Баатар, Аргонавтууд дандаа ингээ бурхтын хөвүүд тий. Тэгээд эн чин Ахиллес чин нөгөө эн чин юу лээ усны бурхан Фетида үлээ. Тэрний хүү штэ. Тэгээд нөгөө ээж нь нялх байхад нь хүүгээ юу яахгүйгээд мөнхийн усанд дүрээд тэгтээ нөгөө өскинээс нь барьж байгаад дүрээд тэгээд ингээ бүх биеийн тэр мөнхийн ус ингэж шингээд мань хүн бол ягаад ч одоо утган хүн болсон чинь ганцхан тэр нэг ээжийнх нь барьж исэн өскийг үлчиж байгаа штэ. Тэгээд тэнд нь хараад алчдаг штэ тий. Тэгээд тэр домогт баатруудыг үе дуусч байгаа хгүй. Энээс хойш домогтой баатар байхгүй. Альсгүй Зевс хүн чалах буураад энэ тэнд хүүхэд хийхэ болцсон баг. Энэ ч бүгдээр нэг тийм Зевсийн хүүхдүүд ч дээ. Энэ Грекийн бурхтууд гэж бидний бас ойлголтоор айгүй тийм ёс зүйн бурхтууд ч дээ. Энд нэг өргөөгөөл хүүхдийгээд явдаг те. Тэгээд хатан бурхнууд нь ч адилхан дөө. Тэгээд тэр нь яг энэ нийгэмд бол нэг тийм асуудал биш байсан юм шиг байгаа. Тэгээ энэс хойш одоо зүгээр яг Илиада, Одиссейгээс хойш одоо яг тэр нөгөө мундаг тэр Зевсийн хүүхдүүд, энэ Зевсийн хүүхэд ийм тийм гэсэн байх болчихж байгаа юм. Энэ баатруудын үе дуусж байгаа. Одоо нөгөө Илиада зохиол нь бол ийм үе байхгүй. Энэ дээр бол нэгдүгээрт ямар ч баатар алга. Энд ерөөсө бурхан ч алга. Тэ? Трой хот чинь Грекийн хот шүү дээ. Адилхан грекүүд шүү дээ. Зүгээр багацд очиж суурьсан грекүүд. Тэгжээд бурхны нартаа Персийн бурхан шиг юм тавьцсан. Тэгэхээр зэрэг энэ үед одоо чи Грекийн бурхтыг дүрсээр нь санаж байгаа шүү дээ. Ямар гоё уран баримтлууд байдаг вэ? Тэгсэн энэ дээр нэг нэх хачин Гилгамеш шиг нөгөө Персийн бурхан нэг тийм юм тавьсан билээ. Яагаад тийг тавьсан би мэдгүй. Тэр бол нөгөө энэ дизайнер, кино дизайнерын хийсэн ажил байх, түүхийн дизайнерын хийсэн ажил байх. Гэхдээ тийм хийцэн байна лээ. Гэхдээ энэ дотор бурхан байхгүй байгаа шүү дээ. Энэ дотор байгаа хүмүүс ямар гавь бол нэг ийм хот эзлэх бол дэлхийн түвшинд баг хэдэн зуун мянган удаа болсон бах уу? Ер нь бол нэг тийм гайхалтай үйл ажиллагаа биш. Тэгээд эдгээр ядаж хагас бурхтууд биш юм бол бид нар эдрийг яагаад санах хэвтэй. За Агамемнон гэдэг нэг эзэн түрэн байгуулах гэдэг нэг амир империалист их эртний үеийн империалист байна. Тэрнээс хойш дэлхийн түвшинд харан мянган империалистууд байсан. За нэг хүүхэн хулгайлсан нэг ийм нөхөр бол одоо мэдгүй. Жил болгол гардаг байсан билгүй дээ. Гэдэг ч юм уу. Тэг энэ юугаар онцлог юм бэ гэдгийг энэ кинонд би шүүмжлэлтэй хандаад байгаа тэр байхгүй. Тэг юугаар онцлог болоод энэ кино гар. Энэ кинонд нэг онцлог юм байна. Брэд Питт байна. Эрик Бана байна. Орландо Блум байна. Дайан Крюгер байна. Тэгээд өгүүлэмж юм бэ байхгүй. Би тэгэл жоо шүүмжлээд байгаа. Юу хоёулагийн энэ подкаст аюур зэний бас гарчиг билүү нэг подкаст одоо үзчихсэн үү? Үгүй. Юу ийштэй нисгэр манай Мяти юмд хангалттай гардаг. Тэн дээр ингээд том зохиолууд шүүмжилдэг байхгүй. Чи үнд зүйлнээ ертөнцийн үзүүлэл ингэж тэгээ би сүлд нэг шүлэг унших ч ёстой ч үлээ те. Би сүлд нь шүлэг уншихгүй шүү. За. Гэхдээ би зүгээр яг нөгөө Илиад гэдэг нь өөрөө философийн суурь нь ийм суурьтай зохиолыг аваад тэгээд энэ ч одоо нэг тийм боевик л хийсэн байна л дээ. Ер нь бол тулааныг нь бол хийсэн байгаа байхгүй. Мэдхгүй тэгэл нэг 70-аад оны юу нэг Хонконгийн нэг иймэрхүү кинонууд гэдэг чинь тэгээд цаад агуулга нь ойлгомжтой. Тэр шиг л гэхдээ их гоё хувцастай, их гоё яриатай тийм
тийм л юм болчихжтэй л гэж би хараад байгаа. А ер нь түүхэнд тэр домгоос гадна Троин дайн гэж ер нь үнэхээр гарсан уу? Гарсан байна гэж үздэг. Эн чинь 1800 хэдэн онд үлээдэг Генрих Шлиман гэж Германы одоо археологч энэ Тройтын буршиг одоо юу суурийг малтсан. Шлиманыг одоо жинхэнэ мэрэгжлийн археологч биш гэж түүхчд үздэг. Яг тэгвэл манайун чи ингээд шууд малтаад тэр чи юу л 14 үе байдаг баха. Трой гэдэг нь. Тэр бүр чулуун зевсгийн үеэс эхлээл ингээл явсаар байгаад тэгээд 7А гэдэг үе нь яг одоо энэ үйл явдал болж байгаа үетэй холбоотой үе байна. Тэр чинь нөгөө нэг насаар юу олдсон юмных насаар тодорхойлж штэ. Манай эртний өмнөх 1300 он гэдэг чи одоо биднээс нэг 3300 жилийн өмнө болсон үйл явдал байна штэ. Хөрөл зевсгийн төгсгөл авцсан. Гэснээс энэгээр дөрөв төмөр зевсгтэй өмсгүүлдэг байгаа шүү. Шүүмжлэхэд. Энд төмөр зевсэг гараагүй байгаа юм байхгүй. За тэгээд Шлиманыг яагаад тэгээ шүүмжлээд идэв гэхэлэр Шлиман нөгөө Тройтын домгийг одоо тэр чинь ингээд нөгөө Европчуудыг хэдэн мянган жил тэр домгоор хүмүүжүүлсэн байж. Тэгээ тэрийг л олон ерөөсөн энэ Тройг л олох хэрэгтэй гэл. Ингэж очингуудаа нөгөөдгч яваачаад нөгөө юу одоо юу гэх олдврын үед нефт ухаад 7А гэдэг тэр үеийг гаргаад ирсэн байхгүй. Энийг нефт ухаад гэхээр манай үзэгчид ойлгох байх. Одоо ойлгуулахын тулд одоо Эрдэнэцгийн дорчин хар хорны нөгөө Гөөдэ хааны 64 багант ордны суур байгаа шүү дээ. Тэгээ хоёулаа тэрийг малтаж гаргахын тулд Эрдэнэцэг хурааж байгаа нөгөө ордныг малтаж байгаатай адилхан юм болж байгаа байхгүй. Тэрнээс ч ойрсондөө олон үйл явдал болсон тэр маш олон одоо юунууд олдврууд тэнд байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр чинь зүгээр шууд бульдозерч байгаа. Би бульдозерч байгаа гэдэг тэр бульдозер нь байгаагүй. Гэхдээ ингээд бүр арилгаж алга болгож жагаад яг Трой байна гэдэг гаргаад ирж байгаа байхгүй. Тэрнээс хойш тэнд амар олон үйл явдал болсон байна. Тэргээр их осолтой нөхөр. Хоёрдугаарт мань хүн чинь Прямын алт гэж нэг олдвор болсон гэдэг их шуугуулсан. Тэр нь тэгээд яг Германы музейд очиод тэгээд ингэж явсаар бод дэлхийн 2 дугаар дайны дараа Эрмитажд очсон юм билий. Тэр олдвор. Тэгээд тэр ч одоо ингээд нөгөө Прям хааны алтнуудыг олжлаа байл тэр үед дэлхийд даяар амар шуугсан байна. Шуугсан баггүй юу. Тэгсэн чинь дараа нь нөгөө Шлиманы өөрийнх нь тэмдэглэлийн дэвтэр дээр тэндээс олсон нэг алтыг, эндээс олсон нэг алтыг, эндээс олсон нэг алтыг нийлүүлээд ингээд Прямын алт гэдээ гаргацсан юм а гэж бичсэн байна. Мань хүн тэмдэглэлийн дэвтрийг сүүлд нь хэвлчихнэ гэж мань хүн зүүдлэгчгүй л баг л та тий. Өөртөө л тэмдэглэж авсан юм шиг байна. Тэгэхээр зэрэг одоо хоёулаа ухаандаа ярих юм бол Чингис хааны бүгжийг Мандухай хатны эмэгтэй дээрээс нь Дундаг дулмын одоо юу ч гэдгийг малгайн жимгтэй нийлүүлээд энэ бол ингээд Чингис хааны юу байна гэдэг алт байна гэд гаргаад тийм эрдэмтэн байж болохгүй үстэй тий. Тэгэхээр мань нөгөө сенсац хөөдөг мөөдөг л тийм нөхөрл байсан юм байна даа л гэж би бодоод байгаа. Та сая дурдсан дээр хөрөл зевсгийн үе энэ дээр төмөр гараад байна гэхэд хөрөл зевсгийн үеийн зевсэг одоогийн төмөр зевсгээс юугаар айлгдаг? Юу штэ хөө нэгдүгürt хөрөл чин төмрийг бодвол зөөлөх шүү дээ. Тийм ээ. Тэгээ чи нэг нь төмөр сэлэмтэй нөгөөх нь хөрөл сэлэмтэй байвал төмөр сэлэмтэй хөрчин чиний хөрөл сэлэмч зүгээр шууд тас цавчаал хаяа шүү дээ. Тийм учраас төмөр зэвсэг бол давуу талтай гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ энэ үед бол төмөр ашиглаж эхлэг үйсүү яахгүй. Манай эртний өмнөх 1300 он гэдэг чи. Энэ үе бол хөрөл зэвсгийн сүрэл болсон үе. Энэ газар дундын тэнгис хавцаана. Энд чинь нөгөө соёл иргэншлэх одоо юу хэмтэй хөгжлийн энэ үеэр нь бодох юм бол эн чинь нөгөө соёл иргэншлийн төвүүд чинь ингээд тусдаа хоорондоо холбоогүй байгаа юм шүү дээ. Эндхэг тусдаа, хятад тусдаа, тэгээд газар дундын тэнгис тусдаа. Ийм үе байгаа шүү дээ. Тэгээд энэ газар дундын тэнгист одоо хөрөл зэвсгийн сүрэл гэдэг юм болсон үе байхгүй. Тийм учраас энэ Трой хотод бол нэгдүгürt эднэр
төмөр ашиглаж мэдэхгүй байх хэвээр энэ үед. Бүгдээрээ хүрэл ашиглах хэвээр. Хүрэл гэдэг чинь зэс хар тоглох хоёрыг нийлүүлж хайлуулж ийж хүрэл гарна шүү дээ. Яг гэвэл зэс өөрөө дангараа хүрлээсээ зөвлөх хийж шүү дээ. Тэ? Тэрүүгээр зэвсэг хийхэд аягүй хэцүү. Чимэг хийж болно. Зэвсэг хийхэд хэцүү. Нөгөө хар тоглохтой нийлж ийж нөгөөдөг чи илүү хатуу ийм бит болоо тэгээд одоо тэрүүгээр чи сэлэм жадны үзүр хийж болдог. Ийм үе яахгүй тэгээд хүрэл зэвсгийн сүрэл гэдэг нь хэд хэдэн үйл явдлууд багтсан үед харсан. Энийг ярихлаар нөгөө Трой хотын дайн яагаад болсон бодтой шалтгаан юу юм бэ гэдгийг ярих хэрэгтэй болчих гээд байгаа юм. Тэгэхээр эхлээд Илиада дээр юу гэсэн, энэ дээр юу гэсэн, бодтойгоор юу гэсэн гэдэг юмар тэр цувралаараа явсан дээр их нөгөө төгсгөлээ ингээд төрүүлээ ярьж байгаа сонирхолтой биш болох байх гэж бодож байна. Илиада дээр маш ойлгомжтойгоор юу хийж байгаа штэ. Дайны шалтгааныг тайлбарлаж байгаа штэ. Энд чинь хэн блэ тэр Фетидан хөрөм хийх болоод бас тэр чинь нөгөө нимф гэдэг чаагас бурхан баг л та. Тэгээ хөрөм хийх болоод бурхтыг хөрмөндөө ураад тэгээд нөгөө хөрмөндөө урихдаа хэрүүлийн бурхан Эридаг ураг байхгүй. Ойлгож болно шүү дээ. Хэрүүлийн бурхан урьж гардаг бодож ирээд найр тараагаад хайчих шүү дээ. Тэр бас өөрөө тэр хүмүүсийг ойлгож тэр бурхтыг бол ойлгож болно л та. Тэгсэн Эридагийн дургуун ураад тэг яг талаар намайг өртдөггүй ингээд хамгийн хөөрхөн бүсгүүд гэсэн бичгтэй алим сэмхэн ширээн дээр шидэж байгаа байхгүй. Тэгэнгүүт за одоо тэгээд бурхтууд найр эхэлсэн авт гарах маяг тайвалчихсан бурхтууд жаахан халдсан үед хараад за энийг би хажууд нь байх юм шүү. Тэгээд Гера, Афродита, Афина гурав маргалдаж байгаа байхгүй. Би л өөрхөн штэ гэдэг. Гера чинь Зевс явгаа. Чи адан хаан өөрхөн байх хэрэгтэй үсттэй тий. Муухай байсан ч гэсэн өөрхөн гэж хэлэх хэрэгтэй штэ тий. Афродита ч бол хайр дурлал говь цэцлэнгийн бурхан. Афродита өөрхөн байхгүй бол өөрхөн байх юм бэ тий. Афина бол энэ чи ам мангийн гэхдээ одоо мэдээж сайхан хүүхэн гэдэг ч юм. Бөө маргаан болж байгаа юм. Хин энэ алимыг авах вэ гэдэг. Тэр нөгөө нэг хэрвэлийн алим гэдэг үг чи эндээс гаралтай шүү дээ. Ер нь. Тэгээд нөгөөдөл чинь ингээд маргаж байгаад харсан чинь энэ Трой хотын ханху Парис явж иж таараад тэр дор газар дээр явж байгаа байхгүй. Өөш энүүгээр шийдвүлээ гэдэг. Тэ? Тэр гурвчин хоорондоо маргаад шийдчих байгаа юм чи нэг хүн шийдчих хэрэгтэй болно шүү дээ. Тэгээд шийдэнгүүт хин Гера бол Парист юу гэж амлаж байгаа юм бэ? Хамгийн хүчтэй хаан болгоно гэж. Дэлхийн хамгийн хүчтэй хаан болгоно гэж амлаж байгаа. Афина бол би чамайг дэлхийн хамгийн мундаг баатарыг болгоно гэж амлаж байгаа. Хин Афродита бол би чам дэлхийн хамгийн хөөрхөн хүүхнийг авч гэнэ гэж амлаж байгаа. Өөрөөр хэлбэл мань хүнд одоо сэтгэл зүйн 3 сонголт өгч штэ. Засгийн эрх за юу. Хувийн одоо юу гэх юм төгсрөл тий хамгийн мундаг баатар ирээд хайр дурлал 3. Алиг энэ чинь сонгох юм бэ гэж. Тэгээ Парис хайр дурлалыг сонгож байгаа. Тий. Тэр чинь тэр юу Спартын хааны гэрт очиж зүгээр нэг хүүхэн улгайлчиж байгаа юм биш. Тэр чинь Афродита амлалтаа биелүүлж штэ. Тэ? Зарим нэгэн улс төрчиг биш. Бурхан бол амлалтаа заавал биелүүлэх ёстой. Тэгээд үгүй яг тэгээд энэ домог юм да тий. Ер нь бол арх ус үедээ битгий маргалдчихэ. Тэр дундаа хүүхний хөрхөн муухай тухай битгий маргалдчихэ гэж бүр 3000 жилийн өмнөөс сургасан биш. За тэгээд яг нөгөө Парис чинь ахтайгаа хамт Спартын хаан Менелай дээр одоо зочилж очиод Менелайн тосч аваад ингээд ягаад тэгэнгүүт нөгөө Афродита чи хийсүүгэндээ хүрэхийн тулд Еленаг хайрын сумаар харавчиж байгаа. Тэнгүүд Елена Парисыг хараад дурлаад ингээд болж байгаа үйл явдал чинь тэгж байгаа байхгүй. Энийний цааталт нь гарч байгаа логик бол юу юм бэ гэхээр нэгдүгээр чиний хувь заяг бурхан өөрчлөлтөнд тодорхойлж байгаа юм аа. Чи бол юу биш. Шийдэд байгаа амтан биш шүү. Бурхан наадах чи хэлж байгаа. 3000 жил хүрхээ Европынхныг тэгж тархитж штэ. Хоёрдугаарт ер нь чи зүрхээ сонгоо. Засгийн эрхийг сонгоод хэрэггүй хизээ нэгэн цагт нэг өдөр чамайг тэр чинь өөрийг чинь гаргаж шийдэн тийм ээ. Өөрөө хамгийн мундаг байх гээд хэрэггүй
хизээ нэгэн цаг чи өгшрөөд орноос чинь илүү хүчтэй залуу гарч ирэн тэр бол амар ойлгомжтой. А чи хайр дурлалаа сонгох юм бол аз жаргалтай байна. Айгуу тийм сонин ёс суртахууны сонголтуудыг хүнд өгöd байгаа үстэй энэ зохиолч энэ дээр яацсан. Тэгэхгүй уус энэ дээр өстө үнэн ичгүүргүнийг итгээд хүнийг ирс зочилж очиод эхнэрийг эргүүлээд тэгээд улгаалаад аваа явчихж байгаа байхгүй. Энэ итгэдэг бол өстө цэрэг дайчилж устгах хэрэгтэй шүү дээ. Ийм үүдгүй итгээд тэ ёс зүйн үүд. А гэтэл Илиада дээр байгаа Парис ч бол өөр байхгүй. Өөрхийн нэгдүгээр Парисын буруу ш. Тэ? А хоёрдугаарт одоо тэгээ бурхан чамайг ингэсэн байгаа чи яаж болохгүй шүү дээ. Тэгээд Илиада дээр гарч байгаа Парис энэ дээр гарч байгаа шиг арчаагүй амтан биш шүү дээ. Парис чих мундаг байлдан зөндөө олон хүмүүс шархтууд нь Илиада зохиол дээр бол чи Баатар ирэх байхгүй. Нөгөө Баатруудын төгсгөл гэсэн чинь энэ ч Домогт Баатар байхгүй. Би чи бурхантай харилцдаг хүмүүс чинь Домогт Баатар л байна шүү дээ. Тэг ямар чив дээр нүгэр хичнээн жил гүгэл ямар ч бурхан болж байгаа байхгүй. За хоёулаа юу ярьж байгаа даа дэмий дийч. Гэхдээ энэ юу би нэг киноны та нэг намайг бурхаардаг үг яаж мэдээд байгаа. Би сардаг гэж бодлоо. Би чамайг ер нь жоохон юм үздэг өдр. Сүүлийн үед энэ семүтис их олон алдагдаад байгаа шүү. Дөрвийн ордонд хүртэл цогж явуулдаг шүү. Болгоомжтой байгаарай. Гэхдээ энэ киноны хувьд бол их гоё хийсэн байна. Тэгээ одоо чи энэ хард ингээ төмөр юу хоёр өмссөн байгаа шүү. Чи хаанаас төмөр олоод авцсан бэ? Тэгэд энэ одоо нөгөө юун дээр домгон дээрээ гарч байгаа, зохиол дээрээ гарч байгаа дайны шалтгаан. А энэ кинон дээрээ бол нэг мангар бацсан айлгүй хүүхэн хоёр гэрээсээ цухтаагаад тэгээ араас нь 50,000 грек цэрэг ирж байгаа шүү дээ. Амар юм болж байгаа. Ер нь бол тийм авгыг нэг араас хүүхэд хэрэг байхгүй шүү дээ. Дараагийнхаа дагаад алга болох нь тодорхой юм чинь хаях хэрэгтэй байхгүй. Яагаад ингэж байгаа юм те. Тэгээ энэ Гектор гэдэг ах нь уулын их тийм төрийн бодохтой хүн байгаа байхгүй. Харангуут чи хүү ингэж болохгүй шүү дээ. Би чам одоо буцаагаад наадахыг нөхөрт нь авчиж үг. Дээрээс нь би чамайг сайхан ингээд боож хүлээд за чи яамаар нь өөрөө мэдгээд үгэн өтер гэд тэгжсэн аа. Та хоёр нэрээ бие биендээ хайртай юм шүү дээ. За. Хот шатаар манай улс сөнөл явъя гэдэг явчихж байгаа чинь энэ их утгагүй болчихж байгаа. Бодит байдал тэр дайн болсон нь бол үнэн байна гэж эрдэмтэд үзээд байгаа. Яг тэгвэл тэр Трой хотыг малтаад 7А гэдэг давхраг ба шүү дээ. Тэр давхар дээр ч үнэхээр дайн болсон шинж одоо тэр нэг шатсан нурсан юмнууд гараад байгаа байхгүй. Тэгээд тэрийг ингээ харахаар яг хүрэл зэвсгийн сүрлийн үе дээр таарад байгаа. Хүрэл зэвсгийн сүрэл гэдэг маань ягаад тийм яриа одоо нэр томьёо эрдэмтдийн донд үүссэн бэ гэхэлэр энэ ч нэг хэд хэдэн зовлгүй явдал одоо яг тэр үеийн газар дундын тэнгисийн бүст тохиолдож байгаа байхгүй. Нэгдүгээрт юу ячиж байгаа юм. Египтэд олон жил дараалан нийл мөрөн үерлэхээ ячиж байгаа. Нийл мөрөн үерлэнтэй амар чухал. Яг гэвэл нийл мөрөн үерлэхээр нийл мөрний урсгалаар тээгдэж ирдэг нөгөө шим тэжээлт лаго шүү дээ. Тэр чинь нөгөө тарийн талбайнуудаар нь ингэж суудаг. Тэгээд дараа нь нөгөө усан дотроод буцаад нийл мөрөн урсаад эхлэхээр чи тэр лагын дотор өрөндөөд панк гэд нэг үр хаяхад шууд 20 үр болж оруудаг. Тийм Египт тийм учраас тэр эртний дэлхийд дахинд тэр бүх улс орнуудыг чинь хүнс буудаамуудагаар хангаад байгаа нь тийм учиртай байхгүй. Ягд Европ хангахгүй байгаа. Бүр хаавсан тэр 9 зүйл авцаа байгаа нийл мөрний хэрэг дээр байгаа Египтүүд хангаад байгаа гэж алтхан ч юус тэр нийл мөрний лаг шавар байхгүй. Тэр нь 7 жил билүү 8 жил билүү дараалан гам болоод нийл мөрөн үерлэгээ байгаад нөө чи үерлэгээ бойчихлаар тэр нөгөө лаг шавар чинь цэм долоо хөрчиж байгаа шүү дээ. Юу дотор нь юм тарих тий үйлчлэн болж байгаа байхгүй. Тэр нь зөвхөн Египтийн үйлчлэн болохгүй шүү дээ. Газар дундын тэнгис даяараа үйлчлэн болж байгаа байхгүй. Би одоо ингээд өнөөдөр Египтээс юу байдаг байсан чи будаа худалдаж авдаг байсан чинь онгоц зэрхээ үгүй яасан бэ гэсэн чинь манад юу ч байхгүй. Юу та нарт хөөрснө итгэнгүй гэдэг. Хоёр дахь том сүрэл юу болсон бэ гэхээр
тэр үед Санторини арлын галтуул дэлбэрсэн байна. За үнэн худлын мэдгүй бид нэг тусгайлсан судалгаа уншаагүй. Гэхдээ зарим эрдэмтэд бол энэ галтуулын дэлбэрэлт бол ерөнхийдөө одоо Оросууд нэг 60-аад донд нэг цайр бомба гэж нэг цөмийн зэвсэг дэлбэлсэн шүү дээ. Дэлхийн хамгийн хүчтэй бомб гэж байгаа. Тэрийг бодвол 200 дахин хүчтэй дэлбэрэлт болсон гэж. Зарим юм нь бүр юу стратосфер руу сансар руу одоо зарим магмын хэсэг нь нисэж гарсан марсан гэж. Тэгж яах юм бэлээ. Би нөгөө тэрийг тэр чиглийн эднүүдэн биш учраас мэдгүй. За тэгтэл ямар ч байсан газар дундын тэнгис даяар бол хямрал болохоор том дэлбэрэлт болсон байна. Тэрний чинь хамгийн ихний нөлөө нь асар том цунами үүснэ. Одоо тэр Египтийн ган гэдэг маань одоо Библиэс судалт гараад байгаа Египтийн 10 ял гэдэг домогч нь бас тэрнтэй үндэслэлтэй байхгүй. Дээрээс нь бас энэ Библиэс судалт гараад их үер гэдэг шүү дээ. Бас магадгүй тэрний үндэслэлтэй байх. Үндэстэй юм байна. Тим том галтуул дэлбэрээд тэгээд амар том цунами яваад тэр чин Критийн соёл иргэншлиг тэр жигт устгацсан шүү дээ. Крит гэдэг нь арал байгаа шүү дээ. Тэр мөн арлаач бол арчаад өнгөсчихгүй. Зүгээр яг тэр уул муулан дээр байж байгаа улсууд л сайхан далайн эрэг дээр байгаа уул муулан дээр байгаа хүмүүс л одоо сүнэхгүй л гэж байгаа улс. Арал марлын хэдий ч бол зүгээр гэд. Тэгээд тэр чин Крит Микены соёл иргэншил гэдэг Грекийн хөгжлийн бүхэл бүтэн үеийг арчаа хийсэн баг. Ер нь. Чи тэгээ ингээд боддоо нэг өдөр панк хийтэл галтуул дэлбэрээд Америк нэгдсэн улс байхгүй болж. Одоо бидгүй Йосемитигийн галтуул дэлбэрээд Америк нэгдсэн улс байхгүй болж. Дэлхийн геостратегийн баланс нь бүр төсөөлхийн харахгүй том өөрчлөлт орж шүү дээ. Тэ? Америк байх болчихно гэдэг чинь. Тэгэнгүүт л шууд өөр их гүрнүүд гарвал ингээд. Тэрнтэй адилхан юм болж байгаа байхгүй чинь Крит Минон соёл иргэншилт хийжигт байхгүй болчихно гэдэг чинь. 3 дахь сүрлийг яасан шалтгаан бол тэр үед юу гэдэг вэ юм бэлээ. Нөгөө хүрэл зэвсэг хийхин тулд зэс хар тоглого хоёр хэрэгтэй гэсэн шүү дээ. Хар тоглогыг Английн Корнуоллисээс авчирдаг. Феникийн худалд очиж. Худалдаж аваад тэгээд энэ газар нутгийн савын улс орнуудад зардаг. Тэгжээ чи нөгөө зэвсгээ хийж шүү дээ. Тэгсэн чинь Корнуоллисын хар тоглох дууссан. Чи мэдээж юу юм чи ашигт малтмал юм чи нэг л өдөр дууссан шүү дээ. Тэгээд одоо чи амьд үлдээ гэвэл ямар нэгэн байдлаар хар тоглох олох хэрэгтэй шүү дээ. Чиний цэргийн зэвсэг байхгүй болчиход шүү дээ. Тэгээд тэгсэн чинь өөр бүрэл зэвсэгтэй хүмүүс орж ирээд дайрвал чи яах вэ? Өөдөөс нь зэс зэвсэгтэй байх. Чиний бүх сэлмич зүгээр ингээд тастаа иччихсэн. Одоо яах вэ гэдэг асуудал гарч байгаа байхгүй. Тэгээ хоёр дахь их усүр нь одоо энэ Узбекистаны хавцаас Еревшаны хөндөгөөс хар тоглох ирдэг байна. Тэгээ чи Узбекистанаас ирж байгаа хар тоглох хаагур явж ирэх нь ойлгомжтой шүү дээ. Ингээд бага цар дайраад Трой хотоор дайраад Грекийн бус хотод нийлүүлэгдэж байгаа байхгүй. Ингээд Трой гэдэг хот чинь хамгийн юмны бомб хотолоод стратегийн чухал бомб хотолж байгаа. Тэр Елена тийм ямар ч хамаагүй хэрэгтэй бол Еленийг нь өөрөөсөө авчиад өгөн заяа. Эдийн засгийн ашиг нь байвал. Тэгээд ийм байдал үүссэн учраас Трой хот руу тэр Грекийн олон хотод нийлж дайржээ гэж үзэж байгаа. Чи одоо ингэ байжсэн чинь гів гинтхэн Трой гэдэг нэг хот. Өөртөө бүр нүдэн дээр ингээд дээшлээд амар баян болоод нэгдүгээрт хоёрдугаар баян гэдэг чинь найрамтай, хүчрхэг хайрамтай болоод гуравдугаарт хинт зэвсэг өгөхгүй гэдгийг шийдээд эхэлж шээ. Хар дугуулга хин зарахгүй гэдэг асуудал яригдж эхэлж байгаа үстэй. Тэгэхээр тэр нөхрийг яаралтай болж нуугдараад тэрний хяналтыг гартаа авахгүй бол тэгээд сөнөх гэж шээ. Тэг ийм юмнууд болсон юм шиг байна. Тэгэхээр тэр нөгөө бид нар энэ хүрэл зэвсгийн сүрэл гэдгийг за ихтэй сургуулиуд дээр ер нь заадаг ч юм уу би сайн мэдэхгүй. За ямар ч л байсан бидний бага бах зараа. Гэхдээ мэдээж аливаа муу юм сайн юм дагуулдаг гэдэг шиг энэ ингээд хүрэл зэвсгийн хямрал сүрэл нь болоод ирэнгүүт хүмүүс төмөр хайж төмрийг боловсруулж гэлсэн байхгүй. Төмөр чи ер нь бол хүрлээсээ илүү төвхтэй бүтээгдэхүүн шүү дээ. Нэгдүгээр чи хамаагүй илүү өндөр градус тайлна.
Тэ? Тэхийн тулд чи дараач нь мөрс ч юм уу нэг юмтай байх хэрэгтэй болно ч гэдэг юм уу. Хоёрдугаарт зэврэн хүрэл бол яг тэ ногоор тэр зэврэхгүй шүү дээ гэдэг ч юм. Тийм учраас энэ хөшөөнүүдийг хүрлээр хийгээд идэх чинь зэврэхгүй чи төмөр өшөө бараг хараагүй үсттэй тий. Манай нэрээ юунд байгаа шүү дээ тий. Цонжийн болдогт нэг төмөр өшөө байгаа бах тий. Гэхдээ тэрийг зүлэгдэг баг. Төмөр өшөө тэр чинь. Биш юм уу? За. Өөр металл юм уу? За. Мэрж л баг. Сүлэг. За би яг төмөр байх гэж бодчихсон. За. Энэ юуны хөх залуучтай ордны өмнө яг нэг юу гэдэг шүү дээ. Нэг тийм төмөр гэдэг шүү дээ. Төмөрөөр баг. Тий, тэр тэгээд нүдэн дээр зэврээд байгаа харагддаг. Тэгэхээр юу вэ? Тэгээд энэ хүрэл зэвсгийн сүрэл Трой хотын дайн бол тэрнтэй холбоотой байна гэж эрдэмтэд үздэг. Тэрнээс биш ямар нэгэн Елена тийм Маристэй ерөөсөө холбоогүй. Елена ч Зевсийн охин шүү дээ. Энэ Спарта хааны хатанд Зевс дурлаад хов зүйж юм шиг хэлээ тэ. Гүжи эртний грекийн домгуудыг уншилд Альбертикуны ном байгаа шүү дээ. За тэгээд яасан. Тэгээд яг дурлаад тэгээд хун болж юу унтлахын өрөөнд нь ороод тэгээ хун юм чинь хатан хоёр өндөг гаргаад тэгээд тэр өндөгнөөс нь хинчүүлээ тэгээд нэг нь Елена байхгүй дөрвөн хүүхэд гарсны нэг нь Елена байхгүй. Энэ Зевс охин юм чинь хөрхөл байх ёстой шүү дээ. Хоёрдугаар Афродита бол бас амлалтандаа хүрж штэ. Ер нь бол тий. Би ч хамгийн хөөрхөн хүүхэн авч өгнө. Чи Зевс охиноос илүү хөөрхөн хүүхэн хаанаас олж гэнэ. Тэгээ Парист тэр хүүхнийг авчиж өгч байгаа байхгүй. Тэгээ тэр энэ дайныг энэ хэд ихлүүлсэн болох Троен дайны турш хоёр талтай бурхан чинь бурхтууд чинь хоёр баг болоод үсчихэж байгаа байхгүй. Ер нь бол. Энд чинь нөгөө одоо нүгэлт хар ирчүүдийн дай биш бурхтын дай байхгүй. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Бурхад хагас бурхан тэгээ хүн гээд манай домгууд ч гэсэн бас яг тийм харилцаанд байдаг шүү дээ. Тэнгэрийн охтуудыг авч суугаад энэ төр гээд агуулдчихэд энэ төр. Тий. Хормостын охтуудыг тий. Гэхдээ яг одоо юу л да манай одоо бүдийн шашин тархснаас хойш бол тийм юм байхгүй шүү дээ. Ер нь бол тэрнээс өмнөх юун дотор үлгэр домгуудад тийм зүйл бол тохиолдолд ялангуяа ардын үлгэрүүдэд тэр бол шашин дэлгэрхээс өмнө байсан ардын аман зохиол ингэж ам дамжиж бидэн дээр ирж байгаа учраас тэндээс өмнө байсан юм. Хурмаст гэдэг чинь юу манихен шашны бурхан. Ахурамаста гэдэг хоёулаа нэг дугаар дээр бас ярьжсэн. Тэр нь хурмаст болоод монгол хэлэнд орцсон юм а гэдэг. Тэгэхээр тэр хурмастын охин гэдэг нь ахурамастагийн охин. Тэгээд Иран юм уу Перс хүүхэн байвал ч бас хөөрхөн л байж таардаг. Нөгөө бид нэр яаж болдог гэдэг ч юм. Хоёул одоо маазарч хахад болж өгөхгүй нэ. Энэ кинон дээр түрүүний хэлж байгаа та нөгөө төмөр зэвсэг ороод ир чинь өөр бас одоо шинэ морин зэрэг байсан юм нэрээ. Гүү. Энд дээр бас гарч байгаа шүү дээ. Тий, энэ дэр гараад ирлээ. Би 4 байна уу гэж харсан. Ашгүй арайч 4. Хийгүүлээ. Бүр арай баналтай болж байгаа те. 4 чинь Ромын үеийн дунд үе дээр ирж 4 хэрэгэл сурж байгаа шүү дээ эднэр чинь. Тэгээ энэ одоо ингээд 4-гөө тахилтаад байгаа үстэй те. Тий. Ер нь бол морийг ингэж юу ундаггүй байсан шүү дээ. Хоёулаа 3000 жилийн өмнө 3300 жилийн өмнө юм яриад шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр ийм юу хэрэглээ одоо тийм байгаагүй. Энэ үед бол юу байсан бах. Нөгөө цайлгаа тэрэгт цэрэг. Тий. Энд чинь нөгөө хүрлийн энэ хямралаас болоод Египт Хетти хаан тулс хоёр байлдаад яг энэ үед шүү дээ. Яг энэ зуунд. Тэгэхэд одоо ингээд Хеттүүдийн 250 тэрэгт цэрэг оров. Фараон Рамзесийн одоо бараг 400 тэрэгт цэрэг оров моров гэдэг нөгөө түүхэн дээр бичигдээд үлдсэн юмнууд байна. Тэрэгт цэрэг гэдэг мориг моринд ягав нөгөө Ромын киномон дээр гладиатор дээр гардаг штеп. Арталт нэг жижиг тэрэг өрөлчөөд нэг нөхөр ингэж давхад хажууд нэг нөхөр номсон маргаад байдаг. Тэрийг хэлж байгаа. Энэ
яг ингээд энэ кинонд гарч байгаа шиг шууд морио унаад намбагаа өрөөд хүмүүс ингэж сурааг байсан үе. Энийний чинь бараг 1000 жилийн дараа Урартууд билүү анх морийг яг энэ дээр гарч байгаа шиг унсан. Тэгвэл энэ дээр гарч байгаа шиг ч биш. Морийг ингэж хүн удаж байлддаг болсон. Тэгвэл нэг нь морио унаад хоёр дахь нь ард талд нь сундалж байгаад байлддаг байсан. Тэгээд дараа нь одоо энэ Төв Азийн нутагт 4 анх бий болоод тэгээд тэр дөрөв чинь бол хүнийг ингээд суугаад явахтаа гол нь биш нөгөө морио удирддаг шүү дээ дөрөөгөө. Яв гэдэг ингээд энэ чинь нэвтрүүлгээр гарахгүй юм байна. Тэр ингэж хөлөө хөдлөсөн. Тэгээд ирэхээр зэрэг чи нөгөө морь ундаг хүн чинь хэрэггүй болж байгаа шүү дээ. Цэргийн тооч хоёроор нэмэгдэж байгаа. Ийм юм уу байхгүй. Энэ дээр бол тийм байхааргүй юмнууд маш их орсон байна лээ. Энэ хоёуг дуулах энэ төр ямар ч боломжгүй гэсэн үг. Гүг яг иймэрхүү хоёуг дуулах байсан байж магадгүй гэхдээ хүрлээр л байх хэвээр. Энд ч одоо төмөр хоёуг дуулахтай бүр нарийндаа харах юм бол хөнгөн цагаан чим шиг юмнууд угалцсан яваад байгаа үстэй. Тэгээд бас эн чин одоо гол батраас авал ингэ сайхан шар үстэй энэ нөгөө грекийн яг уугуул дүр төрх мөн үү? Биш. Ер нь үгүй яг хоёулаа логикоор бодъё л доо. Хүн төрлөختч Африкаас гарсан шүү дээ. За. Тийм тэгэхээр гэж байгаа за. Тий. Хоёулаа арьс өнгөний үзэл гаргаж байгаа юм биш шүү. Би альсгүй нэг тийм арьс өнгөний их зөв үзэл гаргах гэдэг юм биш. Тэгэхээр хүн эхлээд бараандул амтан байсан бодолч таарна да. Африкт байгаа юм чи. Хоёрдугаарт хүн чинь хоёр л арга замаар хүнсээр бэлддэг байлаа шүү дээ. Жимс түүдэг, ан агнадаг. Тийм үү? Ангаас нэг уурга аваад жимснээс витамин авч байгаа шүү дээ. Тэгээд халуун бүсэд амьдарч байгаа хүмүүс ер нь яагаад бараандуу байдیں۔ Гэхээр бараа өнгийн арьс хит яган туяа нэвтрүүлдэг байхгүй юу? Тэр сөрөг чанар нь илүү байхгүй юу? Энэ цагаан бөгөөд шар хүмүүс чинь арьсны рак тусаад байдгийн нэг дом шалтгаан чинь энэ нөгөө хит яган туяаг чинь нэвтрүүлээд идэг одоо өнгийн арьс гэх юм уу да. Тийм учраас хүн яагаад хэзээ зэхлээ цайрж эхэлсэн гэхлээр тариа тарьдаг болоод цайрж эхэлсэн. Гэрийн тижээвэр амтантай болоод цайрж эхэлсэн байхгүй. Чи сүү уугаад гэхлээр кальц малц тэр сүүгээр чинь дамжиж чамд ороод тэгээ чи олон үе дараалаад айчамдаа цайраад явна шүү дээ. Тариа гэдэг чинь нөгөө нэг төрлийн янз янзын витамин авдаг байсан хүн чинь нэг төрлийн л одоо бодис авдаг болж эхэлж шүү дээ. Тэрийг дагаад хүний арьс цайрсан юм а гэж одоо палеогенетикүүд гэж палеогенетик шинжилгээ байна л да. Тэр шинжилгээний үүднээс ингэж тайлбарлаад байгаа. Тэгэхээр энэ газар дундын тэнгис хавийн хүмүүс бол энэ үед буржгаар өстэй, буржгаар хар өстэй. Ерөнхийдөө нэг тийм бараандуу арьстай, багцаагаар интгэгэрх өнгийн арьстай ийм хүмүүс байх хэвээр. Ийм сайхан шар устай Брэд Питт тэр үед байх голтой. Энд чинь Скандинав хавьяас ирсэн хүн шиг харагдаж байгаа. Грект ч ийм хүн байх учиргүй. Яг кино юм чи яг тэ зөвхөн ер нь бол бодит байдал дээрээ бол тийм хүн байх учиргүй байхгүй. Зүгээр яагаад өнгөр болсон, яагаад бүлтгэр болсон гэдгийг бол би тайлбарлаж мэдэхгүй. Зүгээр ер нь энэ үеийн хүмүүс бол ийм байсан юм а. Тийм учраас энэ Грекийн вармаарн дээр байгаа зургнууд за манай операторууд нэг харуулна нөхөө нэг варн дээр энэ Елена сайхан Еленаг харуулсан нэг варны зураг байгаа. Нөхөртэй хамт Менелайтай хамт харуулсан. Тэгээ Менелай ингээ бор улаан бор. Елена цагаан. Тэгэхээр одоо нөгөө сайхны тухай ойлголт тийм биш үү? Тэ? Тэгээ тэр үеийн хүн бор байсан юм а. Тэгээ тэр үеийн бар хийж байгаа хүн чинь хүмүүс нь бор байсан учраас бороор л тийм шүү дээ. Елена бол цагаан цэвэрхэн царайтай тийм цагаан хүн байсан учраас тэр чинь цагаанаар хийсэн байгаа байхгүй. Кинонд бас нэг Монгол гэр ч юм асар ч юм уу нэг юм гараад идэх юм ямар хүчтэй. Тэр ёстой энэ кино хийж байгаа улсуудын фантази баг. Тэгэд Монгол гэр иргэлсэн бол нэг мөсөн сайхан Монгол гэр хийчихгүй тэр нэг юу ахгүй те. Зүгээр нэг ингээд савтай юм баглаад тавьсан юм шиг нэг гачин юм гоо ингээд олсоор
хэрэг тавьсан тий. Юу энэ үед Монгол гэр энд ер нь байх ямарваа нэгэн утгач ач холбогдол байх байсан болов. Монгол гэр Монгол гэрийн одоо хийцэн жилийн өмнө байсан байж магадгүй би яг нарийн мэдэхгүй Монгол гэр яг Монгол гэрийнхээ хэлбэрийг хийцээ олсон бэ гэдгийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ энэ кинон дээр гарч байгаа шиг ийм морин цэрэг байхгүй, ийм зэвсэг ихэнхтэй байхгүй дээ. Ер нь бол энэ Ахиллес бол бүр юу төмөрдөө титан хувцас өмсцэн яваад хар өнгө тий. Титан хувцас өмсцэн яваад байгаа шүү дээ. Энэ бол бүр байхгүй. За би чинь маазарч хэтрүүлж байна. Сайз бэхэлтүүдийн үед яадаг юм бол үнэхээр ийм сүрхий юм байсан юм уу эсвэл Трой 7А гэдэг одоо давхарга гэдээ би ярьж ирсэн шүү дээ тий. Тэр давхаргыг малтсан эрдэмтдийн дүгнэлтээр бол Трой гэдэг хот нэг 10 гаруй мянган хүнтэй энэ үед. Тэгээд хотын хэрмэн хамгийн өндөр дөө 9 м гэж байгаа. Энэ дээр ч бараг 20 хэдэн метр өндөр хан маань гараад байгаа шүү дээ. Тийм өндөр хан ер нь Трой түүхэндээ байгаагүй баг. Энэ үед бол бас байгаагүй. Тэр малтлагаараа нотлогдож байгаа. Хоёрдугаарт энэ чист амар хот гардаг шүү дээ. Тэгээд тэр хичнээн мянган хүн байгаа. Энэ үеийн Трой бол энэ кинон дээр гаргасан Трой бол саятан хот байгаад байгаа шүү. Яг түүхэндээ малтаж гаргасан Трой өсрээд 100 мянган хүнтэй гэж. Гэхдээ 100 мянган хүн гэдэг бол юу шүү дээ хөө. Тэр үедээ бол амар том хот шүү дээ. Парис чинь бүр манай эртний 14 5 дугаар 100 хүрж ээж 100 мянган хүнтэй болсон шүү дээ. Парис гэдэг хот чинь. Чи тэгэхэд 3000 жил ийм хот байсан гэхээр 10 мянган хүнтэй хот гэдэг бол амар том хот байхгүй. Энд чи хэрмэн дээд хотын хэрмэн 100 үржихэн 100 метрээр. Чи тэгэхээр 100 м гэд боддоо манай нэг баяны богдуулын аманд байгаа л хувийн байшингийн газар байгаа үстэй. Тэгээд доод хот нь 400 үржихэн 400. Тэгэхээр тэнд бол ийм сүрлэг хот бол байгаагүй юм шиг байна. Энэ дэр гардаг нөгөө Трой морь. Морь. Тийм морь одоо мэдгүй тэр Трой хотын юу ч одоогийн газар нутаг нь хаанаас олдсон юу юм? Туркийн нутаг. Кесарлик гэдэг тосгоны дэргэд ингэж малтсан. Ер нь бол Шлемэн бас мэрэгжлийн хүн биш байсан гэдэг нь харагдаад байгаа байхгүй. Хэрвээ мэрэгжлийнхэн одоо нөгөө нэр томьёогоор явах юм бол Трой 7А давхарга гэж хизээч хэлэхгүй шүү дээ. Кесарлик 7А давхарга гэж хэлэх хэрэгтэй. Тийч газрынхаа нэрээр явдаг байхгүй. Трой гэдэг чинь домогт хот шүү дээ. Яс юм дээр ер нь Трой гэдэг нэртэй байсан юм уу гэдгийг чинь бүү мэд шүү дээ. Энд чинь яг зохиол нь Илиада баг. Трояда байх хэрэгтэй шүү дээ, тий. Ер нь бол яг Илиада баг. Яг гэвэл хоёр янзын маргаан байгаа. Улсынх нь нэр нь Илион, нийслэлийн нэр нь Трой байж гэдэг нэг үзэл байна. Нэг үзэл нь бол энэ үед бол Илион гэдэг нэртэй хот байж хожим Трой болсон. Тэгээд нөгөө зохиолыг нь бич тэмдэглэж авах үед Трой хот болоод тэгээд тэрүүрээ тэмдэглээ явцсан юм аа. Гэхдээ анхны нэр нь Илион гэдэг хот байсан учраас Илиада болсон юм аа. За зарим нь бол хоёр хот байсан байхгүй юу? Тэргээд тэгээд 3000 жилийн өмнө юу ч байсан тэрийг бас хэлэхэд хэцүү л дээ. Гэхдээ ийм юутай байхгүй. Тэгэхээр зэрэг энэ ямар хэлээр ярьж ирснийг шинж мэдэхгүй. Ер нь бол. Тэгэхдээ энэ кинонд дэр нэг үн юм байна. Грекүүд гэдэг нь гаргасан байна. Эдгээр чинь Аполлоны нэрийн өмнөөс Аполлон бурхан гэж шүтээд байгаа шүү дээ, тий. Яг тэрнтэй ятгаа энэ чинь бүгдээрээ нэг одоо юу гэдэг үүсэл гаралтай хүмүүс واخгүй. Зүгээр газар дундын тэнгисээр тархан байрлалчихсан. Грек гэдэг нэгдмэл улс үүсээгүй байсан үе. Тийм учраас энэ чинь Ахиллес чинь Мирмидончуудыг толгойлоод тэгээ яваад байгаа. Ер нь бол тэр ихэн дээр нөгөө Фесалийн хаантай Агамемнон байлдахад Ахиллес ирж цуг байлдаал нэг амар том биетэй гарыг ганц гатгаал алаал тийм байхгүй байхгүй. Ахиллесийн өөрийг чинь амьдраад байгаа тэр Мирмидончуудын амьдраад байгаа битээ гэдэг мужи чинь
Фисалийн нэг хэсэг, Фисалийн өмнөд хэсэг. Тэгэхээр Одоо бүүн бид би одоо тэгээд наадам дээр ирээд улсын наадам дээр ирээ барилдах гэсэн чинь би одоо булганы хангас өмнө хүн шүү дээ. Тэгсэн чинь булганы 3 булгийн нэг бүх ирээд надтай барилдах боллоо гэж бодъё л да тий. Тэгээс амар бүх гарч ирээс бүгдийг ингээл хагах шигтэл явангууд нь би амар гайхал. Чи хэн бэ? Чи хаанаас ирсэн юм бэ? Хүү юучлаар та хоёр нэг аймгийнх шүү дээ тий. Зүгээр яг нэг нь хоёулынх нөгөөдг нь өмнөдлөх. Чи ди мэдтгүү тийм. Тим хаан байж ирнэ. Тим хаан бол унах хэрэгтэй шүү дээ тий. Ямар ч тийм улс төрийн мэдлэггүй чи тэр цаг үеийн хамгийн шилдэг дайчин өөрийнх нь нутгаас гарчаад байхад мэдгүй энэ дээр хурж ирсэн чи юм бэ? Нэг чи юм бэ? Тийм утгагүй юм байж болохгүй байхгүй. Одоо ингээ байсан гэд нөгөө хүмүүсээ шоолчих гэдэг бодож шоолж шүү дээ. Үгүй төрөчиг тэр нөгөө Ridley Scott-го хэтрүүлчихэд би жоохон гимшээд аминда юу явах гэдэг жоохон барьцтай явах гэдэг. Энд хараа чи цэргийн этикет байгаа байхгүй. Одоо ингээ манай нэг ингээ юунууд мермедианууд бүсэлчж штэ энэ Хекторыг ганцаараа цуг ирсэн зэргүүдэн бүгдийг нь алдсан. Тэгээ ахилс маргааш байлтъя. Байлгах цагтаа байлдана. Байлдахгүй цагтаа бол байлдахгүй. Нөгөө Европын цэргийн этикет байхгүй. Азад бол чи ингэ тавиа уулж юусуу юм чи энийг ч дорн бугуулдад аваад агамна хандаа авчиж өсдөг шүү дээ. Дайсны ханхуг би барьчлаа гэдэг. Тэгэхгүй тэгээ ингэж өгöd. Энэ нөгөө Европын байлдааны этикетийн нэг тийм суур эндээс тавигдаад байгаа. Тэгээ Ахиллес гэдэг хүнийг харуулгатай бас цэргийн офицер хүн ямар этикеттэй байх ёстойг харуулдаг байгаа байхгүй чи дайсанд. Тэг яг дайсантай байлдахдаа эр бар шиг, арслан бар шиг. Тэгээд одоо олцны хүнтэй бол амар эвтэйхэн тэр Брюсселдтэй чи амар эвтэйхэн орондоо орж унтаад байгаа шүү дээ тий. Одоо Хекторыг бол 50-д явуулчихж байгаа шүү дээ. Яг өнөөдрийн байдлаар дууссан. Чи яв юу? Хоёлаа маргааш байлдана гэдэг ч юм. Ийм нөгөө этикет харуулдаг байгаа. Ер нь бол. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярыг Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Турки нутгаар аялахаар яг энэ туркууд энэ Трой модумарыг хийж юм шиг байдлаар ингээд түүх дурсгалынхаа юмнуудаа хийгээд байдаг байхгүй солих бүтээгдэхүүн. Тэр чи юу Чанаккалид тавьсан модумар чи энэ модумар. Тий, бүр очиж үзсэн. Тэгээд яг хэмжээнд гэсэн инээрээ том юм шүү. Энэ нэр нь яг бодиттой домогтой түүх модумар эсвэл сүүл зохиосон зохиол. Илиада дээр бас гардаг юм уу? Яа тийм. Олдор байгаа юм уу эсвэл бодвол гөө энэ Илиадагийн домог дээр л гардаг эд штэ. Тэгээд энэ кинон дээр бол модумарын гоё хийсэн байлээ. Энэ бодвол мундаг дизайнерууд ингэж хийнэ гэж хэлсэн байх. Ингээ харах юм бол нөгөө живцүүлсэн онгоцны ёрол маролуудыг нийлүүлээд хийсэн юм шиг ингээд айгүй гоё модумар хийсэн болтой харагдаж байгаа. Ер нь бол энэ кинон дээр юу дутагдсан гэж. Жишээл яг энэ модумарыг одоо энэ нөгөө Троийн хаадууд харчаад юу хийж байгаа шүү дээ. Одоо Парис энийг стачи гэдэг. Тэгсэн чинь нэг нөхөргүй энэ чинь бурхан дөрвж байгаа өргөл шүү дээ гэдэг. Тэгснэ тэг чив чимээг болоод модумарын хот руу аваа явчихж байгаа. Тэн дээр чи одоо Европын хүмүүсийг асар олон жил хүмүүжүүлж ирсэн бэлэг барьж байгаа данайчуудаас болгоомжил гэж. Эн чинь нөгөө юуны энэ Трой хотын бөөг юм уу? Тэ? Тэрнийх нь хэлсэн үг гэдэг байхгүй. Данайчууд гэж грекүүдээ хэлж байгаа шүү дээ. Мул нь ахейчууд л та. Тэгээд энэ дэр нэг нөгөө төрлийн грекүүдийн данайчууд гэдэг шиг. Тэр нь ер нь өөдгөө хүмүүс шүү гэж хэлж байгаа байхгүй. Яаж ч хуурж мэдэх хүмүүс шүү. Яг тэр хийч болоогүй энэ нэг 2-3 секунд л илүү зарна үсттэй. Бэлэг барьж байгаа данайчуудаас болгоомжтой бай гэж. Энэ юг харуулж байгаа гэхээр одоо энэ 2004 онд энэ киног хийж байгаа хүмүүс тэр уламжлалт соёлоос шал өөр болсон байгааг л харуулж байгаа байхгүй. Тэр үгэлэрийг ойлгохгүй шүү дээ хүмүүс чинь. Ойлгохгүй учраас оруулахгүй байхгүй. Гэтэл эн чинь айгүй олон
100 жил Европын одоо зохиол, яруу найрагт иш татагдаж ирж байгаа том хилцүүг шүү. том хилцүүг байхгүй юу. Тэгээд энэ. Хоёрдугаар тэр үед ийм байсан уу юу гэдгийг бол хэлэхэд хэцүү. Зүгээр бүр таамаглал энэ үед ч бол нөгөө хотын хэрмийг эвдэхийн тулд ийм модон цамхаг бариад тэр модон цамхгаа түрж хэрмийн харалдаа ингэж түрж аваачаад тэгээд зарим кинонд дэр чи харсан баг те панк гэдэг юу шат бол тавцсан унаал тэгээд зэргүүд арьж ордог. Тийм цамхгархуу юм байсан байж магадгүй юм л гэж бодогдоод байгаа. Гэхдээ энэ бол таамаг шүү дээ. Тэр ямар тэрнийх нь үлдэгдэл гэж байх юм биш. Угаасаа модон юмны үлдэгдэл одоо 3000 жилийн дараа бол байхчгүй ойлгомжтой юм чинь. Бид нэр зөвхөн тэр домгоос л уншиж байгаа юм чинь. Энэний цааталт нь бол бэлгэн дотор хор боож өгөө шүү гэдэг асар том тийм. Өөхөн дотор чулуу. Өөхөн дотор чулуу тийм. Тэр монгол хэлээр бол тийм. Тэр одоо юу чинь одоо юу гэх юм сургамж, философи энэ дээр гарч байгаа ухаан тийм. Энэ дээр бол яг нэг гоё морил үлээ. Тэгээ Ахиллес ч тэр моринд орцсон явж байгаа. Зохиол дээр бол мань гэж дөрөнд энэ довтлохоос нь өмнө өгчөж байгаа. Зохиол ер нь Трой хотыг эзэлж байгаагаар дуустдаггүй. Зохиол бол нөгөө өөрхий Гектор халагдаад Приам очиж хүүгийнхэн шарлыг гуугаад тэгээ оршуулж байгаагаар дуустдаг. Илиада гэдэг зохиол. Энэ бол ингээд сайхан фантазлаад гүйцэтсэн ид үйлээ л дээ. Одоо шинэ ч одоо шүний байлдаан гарч ин тэгэхээр чин энэ Европын юунд юм шүний байлдаан хуурах интерчээс байж боломгүй үзэгдлээд байна шүү. Гэхдээ энэ ер нь юу одоо ингээд модон морил хууралчаар орол тавьснаас эхлээд байж болшгүй үзэгдэл гэдгийг гаргаж байгаа юм л да. Тэгээд энэ дээр ч нөгөө хамгийн грекчүүдийн хамгийн залтай хүн Одиссей гэж. Одиссей гэдэг энэ нөхөр шүү дээ. Энэ модон морийг санаачилж байгаа нөхөр. Тэр чинь хамгийн залтай хаан Итакийн хаан баха. Тэгээд хамгийн залтай хаан байхгүй. Тэгээд одоо бас ийм мундаг цэргийн ов мэх ингэж гаргаж ийн гэж харуулж байгаа юм. Тэгээ маань хүн чинь юу ячдээ шүү дээ. Энийг одоо Трой хотыг эзэлснийхаа дараа маань хүн бид бурхтай адилхан ийм хүчтэй чадaltaй байна гэж Посейдоныг доромжлоод далайн бурхныг тэгээ маань үний чинь төөрөвлөд 20 жил далайгаар явуулцдаг шүү дээ. Тэгээд дараагийнх нь найргал гарчиж байгаа шүү дээ. Одиссей гэдэг. Тэр чи юу гарч ийн гэхээр бурхтай үед дуусчих واخхой. Бад домогт дотроод үед дуусаад. Одиссей бол зүгээр томорж жагаад шийтгүүлсэн итгээд байхгүй. Тэгээд 20 жил далайгаар хэсцэн итгээд. Тэрнтэй юу юм баг. Энэ кинон дэр тэр яг ийм нөгөө философийн тэр айгу олон зуун жил энэ өрөндийн соёлыг тодорхойлж ирсэн философийн тэр юунуудыг нюансуудыг ерөөсөө огт гаргаагүй. За яг тэнүү Ахиллесийг амьд үлдээгээд модон морин дотор нь шургуулад тэгээд юу гүйлгэж одоо болох л байх фантази юм чинь. Тэгвэл чи Ахиллесийн тэр байлдааны мараалыг харсан биз дээ. Гекторыг алчхад болно. Агамемн хүлж аваачаад Агамемнод тушааж болохоор байхад мань хүндэхгүй байгаа шүү дээ. Маргааш л. Хоёлаа маргааш байлдана. Чи тийм байлдааны мараалтай хүн тэр сэмхэн модон моринд ороод Тройчуудыг хуураад тэгснэ хуурахчгүй байгаа маа нэг хүүхэн хайгаад энэ хотын гудамжаар гүйчиж байгаа шүү дээ. Нөгөө Брисейдэг хүүхнийг хайгаад тийм домогт батар гэж юу н хаана байсан бэ? Гэхдээ хайр дурлж байгаа. Иргэн тойрон чинь 50,000 зэрэг тэр хот руу орсон хичнээн мянган хүн өгөж өчнөө юм болж байгаа нөхөр хүүхэн хайцсан хотын гудамжаар гүйж явдаг. Бас яг би фантазид буруутгаагүй. Гэхдээ эн чинь нөгөө айгүй мараалтай хүн, айгүй марaalгүй хүн болж хувраад байгаа байхгүй юу? Нэгдүгээр хайр дурлж тийм аюултай дүү. Ерөөсөө сийхгүй хуурж штт. Тэ? Нөгөө амар мараалтай юм чи. Огт сийхгүй хуурж. Хоёрдугаар чи юу цэргийн хүн байлдааны үүргээ умартаад хүүхэн хайгаад хотын гудамжаар гүүгээд яг байлдаан дундуур. Тэр ч одоо ямар цэргийн мараал гэж юм бэ? Тэгэхээр чи эндээс айгүй гоё цэргийн мараал үзье гэхэл болдгоо. Тэ? Чи эндээс айгүй гоё одоо юу гэдгийг тэр том философийн үгнүүдийн сонсъё гэхээр болдгоо. Би Трой гэдэг киног энүүгээр шүүмжлээд байгаа. Тэрнээс биш Агамемнон тэр гаргаж байгаа тэр бол дөрөвчин кинонд тэр шүүмж дээр чи намайг гоё гэсэн чинь дагаж шоолоод изний гоё гаргаж байгаа шүү дээ. Хамирч одоо тэгээ түүх ч юм уу эсвэл нөгөө үлгэр ч юм уу.
туйлч. За тэгэхээр Гэхдээ хомоор иргэдэг хүн байсан юм уу, байгаагүй юм уу бид бас мэдэхгүй. Тиймээс хомор студ юм үлдээчихэл юм байна те. Тэгээ хомоор студ гэдэг хека бол бүтээлээ гаргаад үлдээсэн. Магадгүй тэр нь өмнө байсан олон хүний юм ингээд цуглуулж байгаад нэг юм болгосон юм уу? Альсгүй үнэхээр 6 дугаар зуунд хомоор гэдэг одоо нэг мундаг яруу найрагч байжгаад тийм бичсэн юм уу? Бас их эргэлзээтэй. Ер нь яг тэр чинь бас нөгөө бичгийн соёл бүрэн гүйцэд суугаагүй шүү дээ юм хүм тэмдэглэж авах 3000 жилийн өмнө болж байгаа үйл явдал шүү дээ. Тэгэл одоо сүүлдээ нөгөө нэг миний газраас бурхан гойсон ч бүү гэдэг үг тэгээ ер нь хэний үг болцсон ойлгомжгүй болцсон шүү дээ. Модон шанюк гэх юм уу, галдан бошгох гэх юм уу, бадарч гэх юм уу бүү мэдээ. Бэмбэ эренжгүй. Бэмбэ эренжгүй гэх юм уу. За тэгээ ингээ юм зохиогоод ингээд ясаргууд магадгүй тэр нь тийм бүтээл болцсон байж магадгүй л дээ. Бид нар 100 жилийн дотор Чингис хааны нэрээ хэлсэн ч юм уу хэлээгүй ч юм уу бага үг гаргаад бүтэн ном гаргаад тавьчихсан байлээ Чингис хааны бэлэг сургаал гэдэг. Тэр номыг хийсэн этгээд бол 13 дугаар зуунд яг хааны хайжууд лавл дор хаяж жил болсон баха. Тэр үгүй тэр битсэн үгийг харахад жил бишээ. Тэр ер нь бүх насаараа хааны хайжууд байсан юм шиг байна. Альсвал нэг тийм аудио бичлэг хаанагтайгаа оллоод авчгүй яач. Тэгээ тэрнтэй адилхан баггүй. Яаж тэр яг үнэн худлыг мэдэх юм бэ? Гэхдээ би яг энийг яаж байгаа юм бэ? Энэ үлгэр юм аа, домог юм аа, тий? Гэхдээ энэ домгон дээр бүхэл бүтэн Европын соёл иргэн шил 2000 жил, 3000 жил хүмүүжсэн юм аа, тий? Тэгээд шашин ч гэсэн эндээс юм аваа явцсан ба шүү дээ. Тий. Тэгээд ийм юм болцсон ба гэд энийг төр зогсоод энэ Эней гэдэг баатар байгаа. Энэ дээр бол яг нэг аав нь шаргацсан байгаа юм уу? Тэрийг аваад аварж явж байгаа. Энийг уулын тайлбарлаж байгаа юм. Энэ юу Илиада дээр гардыг. Тэгээд эн чинь Троиг сүнэх үеэр гар цогтаад тэгээд далайгаар яваад Италид очиод Ромын улсыг үндэслсэн баатар. Ромын соёл Грекээс гаралтай гэдэг чинь тэр яг бас л домог л доо. Гэхдээ хин хаанасаа төрсөн бэ гэдгийг харуулж байгаа тийм домог байхгүй. Энэ Андрамаха хүүхдээ аваад зугтж байгаа. За ер нь зохиол төр гардаг энэ Елена бас ингээд цаашаа зугтаад Парисын дэ үлдээд тэгээд хэнийг Ахиллесийг харваад алчиж байгаа. Одоо энэ их сонир штэ. Кино зураг авалтын үеэр Брэд Питт чинь яг Ахиллесийн шүрмсөө тасалсан штэ. Бас гэдэг нэрээ тий. Тэр бас их сонин тохиолдол бас тий яг тэр ч ягаад Ахиллесийн шүрмс гэд нэрлэлсэн гэхэлэр нөгөө ээж нь тэндээс нь барьж усанд дүрээд тэгээд тэр нь л ганцхан эмзэг цэг нь байсан штэ. Тэгээд тэрийгэ маягийн тасалдаг юм чи. Дээрээс нь би чамд нөгөө юу гэдээсэн штэ. Энэ хавийн хүмүүс бол ийм буржуурдуу үстэй, ийм бордуу царайтай байх ёстой гэж яриадсэн штэ. Энэ кино хийсэн хүмүүс мэдээд байгаа. Мэдээд байгаа. Яг гэвэл энэний массовконд Мексикчууд тоглосон байдаг. Мексикчууд чи ерөөхдөө нэг тийм хар үстэй бас индиаминуудтай холцтой тиймэрхүү царайтай шүү дээ. Тэгэхээр эдгээр чи мэдээд байгаа. Хоёрдугаарт бас одоо ингээд ийм их сайхан биерхүү сайхан залуучууд энэ дотор юу цэргүүд дунд нь гүйлдэд байгаа шүү дээ. Тэр чинь Софийн биеийн тамирын дээд сургуулийнхныг авч тоглуулсан юм бэл. За. Тэгэхдээ бишээ юу Швед ихийг авч тоглуулахгүй хүмүүстэй тийм дандаа шар устэй нөхдүүд ирнэ шүү дээ. Тэгэхээр Болгаруудыг авч тоглуулж байгаа гэдэг чинь энэ хүмүүс мэдээд байгаа байхгүй юу? Энэ үеийн энэ хавийн хүмүүс ийм байх хэрэгтэй гэдгийг. Яг Голбаатар нь ягаад ч юм шар устэй болчиход байгаа. Хоёрдугаар явдээ алдаанаас ярихад одоо ингээд энэ хотыг тойроод бужигнжидэг штэ. Байлдан бол дунд нь лам гөрөөс хөтөлсөн хоёр нөхөр бүживдэг анзаарсан чи гардгийн хоёр нөхөр лам гөрөөс ирцэнгүй хөтөлсөн гүйж явж байгаа. Латин Америкт орно. Латин Америкт. Нөгөө зураг авалтын нэг хэсгийг энэ Мексикт хийсэн штэ. Тэгээд лам гөрөөс орсон юм шиг. Тэрнээс биш тэр үед одоо аргонавтуудын онгоцоо Латин Америк руу очиж лам гөрөөс авчирчээ гэсэн домоглоо байхгүй. Тэгэхээр лам гөрөөс энд ирэх ямар ч учир шалтгаан байхгүй л дээ. Өөр нэртэйгээрээ сайхан кенгуру унуулад явуулсан бол бүр гоё байхгүй тий. Гэтэ яг нэг үлгэр юм болохоор дамаагүй л хийж байгаа юм билээ. Гэтэ үлгэр юм бол үлгэр чи логик нь гарах хэрэгтэй байхгүй. Философийн гарах хэрэгтэй байхгүй. Эцэг үзлээ гарах. Эн чин нэг сайхан залуу сайхан хүүхэн хоёр л энэ киноны турш
айгүй гоё байлдаал. Тэр Ахиллес Хектор хоёр байлдаж байгаа. Тэгээ тэр Ахиллесийн өсөрж байгаа. Тэр бол одоо бүүмүүдээ кино урлагийн түүхэнд бол айгүй гоё кадр хизээч тэгж байлдахгүй шүү дээ. Чөөрөө өсөрж байгаа чи баг гэл оросож хатгаад тэгээд дуусаа шүү дээ. Чи ямар тийм гэж юу гэдэг. Юун дээр Илиада зохиол дээр бол яаж байлдсныг маш тодорхой бичсэн шүү дээ. Эхлээд шийдсэн чинь Хектор бултаад Хектор шийдсэн чинь Ахиллес бултаад энэ чинь хоёулаа жаж идж байгаа шүү дээ. Тэгсэн чинь Афродита Пан гэдэг биш Афродита биш Афин за энэ юуны ахичуудын талд байж байгаа аль бурхан нүлээ Пан гэж адыг наваад Ахиллест өгчдөг. Тэгэнгүүт Ахиллес шийдээд Хекторыг алчиж байгаа. Ер нь бол тийм бурхад амир оролцож байгаа шүү дээ. Энэ зохиол дээр бол манай хүн чинь Трой хотыг тойроод 3 бууж байгаа шүү дээ. Ахиллесээс цугтаж Хектор чинь тэгээ 3 удаа ингээд Трой тойродгүй ер нь дүүрсэн итгээд байгаа шүү дээ. Ямар юмны баатар гэдэг юм бэ чи. Бүтэн хот тойржгүй гэдэг тааж яд гэдэг. Тэгсэн чинь нөгөөх нь ингээд баригдахгүй болохоор нь тэгсэн чинь нөгөө бурхан би одоо тэр бурхан аль нь тэгдэг би марччихъя. Ямар ч байсан Афродита Тройчуудын талд байсан учраас биш. Афина хаан талд байлаа. За тэгээд тэр нь дүүн болж хөөрэ Хекторын. Хоёул байлтий, цуг байлтий гэх. Тэгэнгүүт Хектор нь дүүтээ хоёул олж байгаа юм. Тэгээ яг Ахиллестэй тулаад жадаа өргөд иргэ харсаж байхгүй. За. Холигчж байгаа байхгүй. Та энэ хүүхд байхдаа ангийнхантай кино ярих гэсэн валдаг гэсэн. Сүүл ангаач юу шүүмжлэн гэж болдог байсан байна гэж кино ярин ч гэж яв. Ер нь гэхдээ энэ одоо юу гэхэнтэй үлгэрийн кино шүүмжлээ гэдэг одоо намайг зөндөө хүмүүс загнана хоо. Гэхдээ кино хийх гэж байгаа бол тэр гоё юу үлгэрийн сургаалыг оруулж гаргах хэрэгтэй. Философиг гаргах хэрэгтэй. Энэ бол яг тэ сайхан хүүхэн сайхан залуучуудаар дүүрсэн боевик л болсон байна. За баярлалаа үзэгчдээ. Тэгээд бас дараагийн нэвтрүүлэг кино шүүмжлэлээр шүүмжлүүлэх киног сайхан комментээр сайхан дураараа илгээгээрэй. Баярлалаа. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm